Спорт лото. Нийтлэгээсээр азаа үз. Хэрхэн бүртгүүлэх вэ? Та Спорт лото цэгийн сайт руу орж баруун дээд болонд байрлах бүртгүүлэх товчон дээр даран хувийн мэдээлэл оруулж хүснэгтийг бүглэнэ үү? Хүснэгтийг бүглэхэд анхаарах зүйлс. Хэрэглэгчийн нэр хэсэгт дурын нэр сонгож болох бөгөөд тухайн нэр нь заавал латин үсгээр бичигдэх ба тоо агуулж болно. Регистрийн дугаар бичихдээ өмнөх хоёр үсгийг монгол латин үсгийн аль нэгээр бичнэ. Регистрийн дугаар болон нас төрөл бүртгэгдэхгүй болохыг анхаарна уу? Холбогдох утасны дугаар болон имэйл хаягаа зөв бичнэ үү? Та манай таавараас шагнал гойдсон тохиолдолд бид шууд тантай холбогдож мэдэгдэнэ. Хүснэгтийн дор харагдах баталгаажуулах код хэсэгт хажууд нь дөрвөн оронтой тоог оруулна. Хүснэгтийг зөв бүгэлсэн хэсгээ шалгаад бүртгүүлэх товчийг дарна уу? Хэрв та бүгэлсэн бол бүртгүүлэх товчны дараа амжилттай бүртгэгдлээ гэсэн цонх нэгдэж таны бүртгүүлсэн имэйл хаяг руу идэвхжүүлэх холбоос илгээгдэнэ. Танд ирсэн идэвхжүүлэх холбоос дээр дарж орсноор та Спорт лото цэгийн сайтыг хэрэглэгч болох болно. Яг ном нь ингэж эхэлж байгаа. За, Солонгосын Сайпан нисэх онгоцны буудал. Сайпан. За, Ройкийн нисэх онгоцны буудал дээр байж байгаагаар ном нь эхэлж байгаа байхгүй юу? Амар өрөвдөлттэй. Яг үннийг хэлдэг баатар бол энэ хорвоочин бас нэг тийм дандаа нэг шудраг үнний талд байдгүй штэ гэдгийг тэр ачаа зөвгч хэлсэн гэж. Тэгэнгүүт л хацсан зэрэлсэн гэж. Нэрээ миний энэ нэг хурц хэл нөгөө урт хэл үзүү ороо гэдэг чинь. Зурагтай гом тулсан цогц үзэгчид энэ сайхан үчи мэндийг хүргэе. Баасан гараг болсон байна. SPS хөлөн бүс уг та бүхэндээ хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаарыг эхлүүлэхэд бэлэн болж байна. Ингээд өнөөдөр бид та бүхэндээ нэг онцгой содон заавас сонирхолтой хөлбөмбөгчний талаар ярих болно. Хөшгөний цаана юу болж өнгөрснийг ярилцсанаа. Ингээд мэдээж студид маань хөтлөгч Балжаах маань хүрэлцэн иржээ. За Балжаахтай үчи мэндийг хүргье. За үчи мэндийг өөрт чинь бол үзэгчдтэй бас хүргье. За өнгөрсөн дугаард хоёулаа Италийн шигшээгийн болон AC Миланы домог Паоло Мальдиниг үзэгчдэд танилцуулсан. Ер нь бол бас олон хүний мэддгүү зүйлийг мэдүүлсэн дурсам цэдрээсэн дугаар байсан гэж миний хувьд харж байгаа. Өнөөдрийн дугаар та хэнийг мэдэж ирв? Яав ив? Өнөөдрийн дугаар бол одоо Ирландын алдар төлөвлөгчийн Рой Кин. Рой Кинийг бол одоо бид нар одоогоос олон хэдэн жилийн өмнө бестселлер анх эхэлж байхад Фергюсны номон дээрээс би бол нэг халтмалтай орсоор тэ уншснаа бол одоо ярьж байсан. Өнөөдөр бол одоо Рой Кинийхээ талаар бас нэг энэ хүн чинь бас нэг дэлхийн аврал шалгаруулах тэмцээнд нэг ингээд нэг орж чадаагүй маа. Тэгээд нэг ингээ буцчихсан юм аа. Манайхан бол одоо ер нь дэлхийн аврал шалгаруулах тэмцээний 23 хүний нэрсэн жигсаалтанд орлоо гэхээр л одоо бүгд л очиод сайхан тоглосон байдгийн байна гэж ойлгож иж магадгүй. Бас тэгээд нэг тийм энэ 100 гаруй жилийн түүхэнд чинь бас нэг том тэмцээндээ оролцож чадаагүй улсууд бас мэрсэр байдаг. Тэрний нэг нь одоо ам мөлтөс одоо босгын давж ороод Япон Солонгост 2002 онд уулсан дэлхийн аврал шалгаруулах тэмцээн дээр очичоод тэмцээн эхлэхэд тэндээс гэмтлэр биш хөөгдөд өөрийн зан ааш түргэн хурц хилнээсээ болоод хөөгдөд явсан алдарт хөлбөмбөгчин Рой Кин Манчестер Юнайтедийн гэдэг утгаар нь бол битээ ойлгоорой гэж бодож байна. Ирландын шигш Ирландаасаа болж хөөгдөд буцсан юм хүний тухай ярих гэж байна. За тэгвэл өмнөх бид нар нэвтрүүлэг дээр Рой Киний талаар түүний одоо намтрыг Манчестер Юнайтед холбосон намтар ч юм уу тиймэрхүү зүйлийг бол бэлдэж үзүүлжсэн. Өнөөдрийн дугаараар Ирландын шигшээ багтаа дэлхийн аврагтай холбогдож байгаа учраас Ирландын шигшээ Рой Кин гэсэн сонирхолтой товчхон мэдээллийг та бүхэндээ хүргээд студид эргээд уулзъя. 1971 оны 8 дугаар сарын 10-нд Ирландын Йорк хотно Рой Маурис Кин төржээ. 1981 онд буюу 10 настайдаа нутгийн Рокмонт багаас гараа эхлүүлсэн Рой улмаар 1989 онд Коп Грамблерс багт мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Тэрээр нийт мэргэжлийн түвшинд харьяалагдсан 473 тоглолт хийж 57 голыг клубын түвшинд оруулж байв. Мэдээж түүний бүхий л оргил амжилт 12 жилийн турш хүчинд итгэсэн Манчестер Юнайтед баг тэр улаан чөтгөрүүдийн төлөө нийт 326 тоглолт хийж 33 голыг оруулахдаа хүрч болох бүхий л цомд хүрч төрүүлсэн юм. 1991 онд 20 настай Рой анх шигшээ багтаа дуудагдж байлаа. Улмаар 21 хүртэлх насны шигшээд 4 тоглолт хийгээд үндсэн баг тоглох болж тэнд 14 жилийн хугацаанд 67 тоглолтод 9 голыг оруулж байв. Харамсалтай нь 2002 оны дэлхийн аваргад оролцож чадаагүй түүний карьерийн амжилтыг бүдгэрүүлдэг. Тэнд яг юу болоод өнгөрснийг та бүхэн өнөөдрийн нэвтрүүлгээс шимтэн үзэх боломжтой. Адаа раашт хатуу ширүүн чанга тоглолттой Рой Кин хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн өнөөдрийн гол батар.
За хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдөр бид та бүхэндээ Ирландын шигшээ Манчестер Юнайтед багийн харгис гэж хэлж болох тийм хатуу чанга одоо хамгаалагч хагас хамгаалагч Рой Кинийг бол онцлон танилцуулахад бэлэн болсон байгаа. Тэгээд бид нар нөгөө нэг тамирчны карьерийг дуусгаж исэн ямар одоо дундын шугамд те Патрик Виаратай ч юм уу Премьер Лигт ямар өрсөлдөөн гаргаж ирснийг бол өнгөрсөн дугаараар бас ярьж исэн. За тэр дугаарыг бас манай үзэгчид YouTube хуудаснаас хөлбөмбөгийн бестселлер Рой Кин гэж монголоор бичиж таах юм бол байгаа. Бүрийн ихээр нь үзэх боломжтой. За өнөөдрийн дугаар болохоор арай нэг тийм өөр өнцөг явах гэдэг. Би бол одоо Рой Киний өмнөх дугаарыг бас нэг цаг зав нь болдог бол одоо бас манай үзэгчдэд дахиад нэг хипэрээр нэг болно. Яг үнэ энийг бол одоо бүр гуумаар байна үзэгчдийн өмнөөс. За Рой Кин 2002 оны дэлхийн авраг шалгаруулах тэмцээн. 2002 оны дэлхийн авраг шалгаруулах тэмцээний болж байгаа 6 сар яг ном нь ингэж эхэлж байгаа. За Солонгосын Сайпан нисэх онгоцны буудал Сайпан. За Рой Кин нисэх онгоцны буудал дээр байж байгаагаар ном нь эхэлж байгаа байхгүй амар хөрөвдөлтэй. Тэгсэн яасан гээл тэгсэн миний иргэн тойрон дан сурвалждаг гэснээр бүгд намайг хүчээ зогсчихсан байлаа. Би аманда ус цалгисан лугаа адилаар би чив чимээгүй доошоо тонгоогоо зогсож байсан. Тэгээд хүмүүс намайг гаднаас харахад энэ хэнэггүй толгой ямар тайван байна. Шигшээ ваган орхичоод юу удаж энд эргүүтэд суугаа бол гэж бодож иж магадгүй. Дотроо миний биеийн дотор бол миний судсан дотор цус мань уцалж байлаа. Яагаар би үннийг хэлсний төлөө би шигшээ вагаас хөөгдөх ёстой. Хэрвээ энэ шигшээ ваг одоо сайн тоглоё, ямар нэгэн тийм мотивац хэрэггүйгээр зүгээр нэг тийм нэг кабаре циркийн бүжигчд гэж байдаг үү? Юу вэ? Нэг ийм явуулын хошин шогийн тоглогч нар шиг энд ингэж ирэх юм бол Ирланд яах гэж дэлхийн аврагт ирсэн. Яах гэж бид нар нэг чожигдоогүй Португалыг дахиж энд гарч ирсэн. Яах гэж бид нар Галландыг нутагт нь үлдээсэн. Энд ирлээ байгаа байдлыг та нар сурвалжлагчнараа та нар мэдэхгүй штэ гэж би дотроо бодож байна. Яг үнэн байдал бол Ирландын шигшээгийнхэн амралтанд ирсэн юм шиг байсан. Манчестер Юнайтед байхад бид нар цом авсны дараа баяр тэмдэглэдэг бол энэ усан буунууд бараг орон болгон баяр тэмдэглэж байна. Дэлхийн авраг эхлэегүй байхад энэ муусанууд ингэж идэг ер нь юу вэ? Би 30 хүрэж явна. Миний сүүлийн дэлхийн авраг. Би мэдчихээн. Би энд би амиа тавина. Би сонгон шалгаруулахын эсхийн тоглолтууд дээр би бүгдээрэн дээр нь станаар ам хайргүй тэмцэж энэ эрхийг би олж авсан. Тэгэхэд эдгээр манай багийнхан яагаараа намайг ойлгодгүй. Галландын Ирландын хөлбөмбөгийн холбооныхан гэж яасан дүүрсэн толгоонууд байдгийг. Дэлхийн аваргын эрхийг олж авснаа их юм гэж яагаа бодоод байгаа. Бид нар чинь ирландчууд шүү дээ. Бид яагаараа нэг баяр наадам ихнэнгүүтэл ихний онгоцоор бид нар буцчих ёстой юм. Үгүй эсхээс гардаггүй байдал тий. Яагаараа бид нар баяр наадмын төгсгөл шүггийн дөрөв үзүр төрөний бүхтэр бид нар аль үжээ үзэгчдийн суудалд суудсан зурагтаар хараад алга ташаа сууж явах ёстой юм бид нар. Бид нар яагаараа тэрлүү тэмүүлж болдгүй юм. Энэ хүн вирус энэ бодлол гай болчихгүй. Тэгээд нөгөө бүгдийг шүүмжилж аяа та нар өстө эргүү тэнэг малнууд байна дээргээд энд ирчээ та нар инглээ тэглээгээд ингээл вирус энэ бодол ингээл тэнд ингээл хөврөөлсэн гинэ. Сайпан онгоцны буудал дээр. За ингээд бодож ирсэн. Тэгжсэн аа яана миний хайр тэрхнэр Тереза минь одоо үнэхээр хэцүү байгаа гэж юм. Сая одоо залгаад ингээ ярьсан чинь гэрээсээ хэдэн өдөр гарч чадахгүй Рой Кин нөхрийнхөө буйнаар дэлхийн авраг эхлэегүй байхад Рой Кины аав ээж хүүхдүүд эхнэр гэр бүл нь дэлхийн аврагын од болцсон байсан гэж. Тэр үсээнхөө бүх сурвалжлагч нар очоо бүчээ зогсцоо ашааныхаа хаалгыг дотроос нь дүгжээд гэрээ түгчсэн бүгд юусоо гэртээ нам энэ тухай бол одоо би ярина. За ингээд багаа бол одоо ийм байлгамааргүй байна гэдгийнхаа төлөө шүүмжил тавиад багаасаа хөөгдөхөр боллоо. Тэгсэн чинь би ах дүүсээ би алаа хийчлээ шүү дээ. Миний яг цусан одоо яг нэг ихээс төрсэн 3 ах дүү 3 маань үеэл 2 ингээд 5 кин Япон солонгост болох дэлхийн аруу шалгаруулах тэмцээнийг үзнэ гэд кин 30 мянган еврогоор 5 хүний билет буудлыг бол захиалаад өгсөн байсан гэж юм. Тэр мөнгө бол яах вэ? Тийм ээ. Энэ 5 хөөрхөн минь очоод кинигээ үзнэ Ирландынхаа шигшийг дэмжинэ гэд ингэж яхад би ингээ хөөдөө ажиллаа. Энэ 5 бол одоо мэдээж
нисэхгүй шүү дээ. Тийшээ бол одоо явахгүй шүү дээ. Хүн бас тэгэхээр харагдаж байгаагаас хамаагүй шал өөр байдаг гэдэг нь харагдаж Харин тийм ингээд дуу чанга саяхан нисэх онгоцны буудлын дээр бол ерөөсөө бүр яг ингэчээл ерөөсөө одоо нэг юудэнгээ өмсдөг штэ тэ цамцныхаа одоо л ингээд сууж исэн юм шиг байгаа. Тэгээд сурвалжлагч нар ингээд бүччихсэн дуурдггүй. Тэгээд ингээд үз. Аав ээж хоёр минь яаж байгаа болоо Sky телевизийг үзээл тэ хөөх юм уу хүүгэн нэстэ нэр хэлэхгүй үгээр хэлж доромжлохыг хүчээр сонсоод сонны ихний нүүрэн дээрээс миний тухай үзээл тийм ээ ийм хүү төрүүлсэндээ баг одоо ер нь харамсаж суугаа болов аав ээж хоёр минь гэд ингээл бодоо үйжсэн. Ингээл бодоо үйжсэн чинь байжснаа гівгэнт за Манчестер Юнайтедта баярлалаа гэсэн бодол орж ирсэн гэж. За Манчестер Юнайтедийн Эн Уилли гэдэг одоо тэр маркетинг хариуцсан менежер юм уу, нахлан юм уу тэр бол өстой чөтгөр юм. Эн Уилли гэдэг эмэгтэй тэр лөө Манчестер лөө залгасан чи Эн Уилли утсан авангуудаа зарой кино гэдэг байсан юм байна л да. Кино юу яана бүгдийг зохицуулнаа чи зүгээр байж гингүүтээ шууд энэ эмэгтэй плед захиалсан чамаг өрөөс олон хүнтэй газараар өрөөс явуулахгүй чи наанаас өрөөс шууд юу руу nis Гуам руу nis Гуамын онгоцоор ганцхан чамаг аваад явна. Гуам ороод Гуамаас Гонконг ороод Гонконгоос Лондон ороод Лондонгоос юу ороод Манчестер ороод ингээл гэртээ харьдаа чи энэ замд учрах бүх юм чинь бүгдийг зохицуулсан байгаа гэж гинэ. Тэнгүүтээ саяхан нисэх онгоцны буудлын дээр байж байхдаа бодсон гэж байгаа. За энд байгаа энэ нэг хэдэн сурвалжлагч ч гэсэн яамаа гэвтнэ. Одоо Лондонд намайг барьж идэнэ одоо яанаа л гэж бодож исэн гэж. Тэгээд хэл асуулах гэсэн юм хүлээж байгаа. Тэгээд юу Гуам гараад тууж гин Гонконг орж гин Гонконгод ороод ирсэн чинь British Airways гэж нөгөө бас Airlines гэдэгтэй адилхан тий Airways гэж унших юм уу? British Airways-ийн төлөөлөгч шууд ганцаараа онгоцсон тэр олон хүн дотор дахиад орж ирээд кино хаана нааш за намайг дагаад явгээл тэнд бол янзын гой зохицуулсан гэж байгаа. Гонконгод бараг зүсийн хоглогаал тэгэл ерөөсөө бүр хамгийн нэгдүгээр зэрэглэлийн классын онгоцны евро оруулсан чи тэнд ордертэй онгоц гэж бас байдаг юм биш. Тий, нэгдүгээр зэрэглэлтэй. Нэгдүгээр зэрэглэл. Унтаж явдаг. Би нэг ганц нэг онгоцон сууж исэн тийм ордер ч юусаа харагдаж байгаа. Вагон л ордертэй байдгийн. Тэгсэн чинь ордертэй онгоцонд оруулаад та энэ кинонуудыг үзэх үгүй. Тэгсэн чинь тэнд British Airways-ийн хоёр үйлчлэгч дахиж орж ирээд кин дээр ерөөсөө битээ санаа зов. Илэн далангүй бит хоёртай харьцаараа бит хоёр таныг 100% дэмжиж байгаа шүү. Тэр чинь дэлхийн нийтээр юу ярьсан тодорхой болцсон шүү дээ. Тэгээд одоо British Англи Британий онгоцных нь мэдэхгүй сууж ийн гэж байхгүй тийм ээ. Тэнгүүтээ бит хоёроос ерөөсөө тэгэх юм байхгүй. Та яг зөв юм хийсэн. Ирланд бол ерөөсөө яг ингэх ёстой, танихаар байх ёстой байсан байсан. Тэнгүүд онгоцонд орж ирээд нэг хоёр хүн бас нэг нааштай харьцангууд арай гайгүй болсон гэж байгаа. Лондонд очиод буунгууд ерөөсөө Лондонд дахиад төлөөлөгч нь дахиж юу өөрийнх нь менежер орж ирэнгүүтээ юу яасан. Энэ өөрийнх нь менежер бол Майк Кеннеди гэдэг залуу. Тэр дахиж орж ирэнгүүтээ шууд онгоц руу орж ирээд аваад тэнд ерөөсөө тусгай тэр нөгөө л British юуных нь Airlines ч үлдээ Airways ч үлдээ тэрнийх нь машин ирээ зогссон байсан. Ерөөсөө онгоцноос буулгаад машинд суулгаад Манчестер нислэг өөр терминал дээрээс байсан. Ерөнхий төв тэр евро оруулалгүйгээр өөр доогоор навд дахиж очоод баг онгоцных нь баг Манчестер явах онгоцных нь багаж руу хийх нь холгүй юм болсон гэж байгаа. Тэгэнгүүтээ тэр Кеннеди гэсэн гэж байгаа. За цаан чи Манчестер тул ерөөсөө аюул болж байгаа. Чамаг танаа гэрийнхэн бол одоо ерөөсөө бүгд гадуураа ерөөсөө битүү сурвалжлагч нараар хүрээлүүлсэн байж байгаа. Би чамтай цуг яваа тий. Ер нь хоёулаа нэг тийм юу хийя. Ингиж нуугдаж явж байснаас зүгээр шууд мэдэрдэл. Тэр нь амар зүгээр. Тийм шүү дээ. Сав гэж гарч ирээд бүгднгийнхэн дэр гээд мэдэрдэл хийж гэсэн. Йоо чи үл би ямар эднээс өстой айн ичнэ гэж болж та байх ч. Тэнгүүдээ тэнд гэрлүүгөө залгангуудаа за хайрт Тереза мань юу болж ийн яаж ийн гэсэн чинь сиднер ер нь яасан чад хүний ханил болсон нөхрөө өмөрөө те санаа зовхон байхгүй гудал хүрээдэр зүг бид нар дээр л ордоо хүрээдэр бид бол одоо ингэ сайхан гэртээ сууж бай. Тэгсэн чинь
Яг тэндээс нэг Лондон Манчестер нисхийн хооронд нэг багаад зөөдөг нэг нөхөр ирсэн гэж байна. Тэнгүүт за энэ муу нохон туучич яг л нэг бол Тоттенхэмийн фэн, нэг бол Арсеналын фэн, энэ муу дургу өргөндөө гэж бодоод харж исэн чинь нөгөө нөхөр дахиж орж ирэнгүүтээ ачиг ингээд авахтаа тэгсэн гэсэн. Чи сайн байсан. Сайн. Гэхдээ бити тэгж нэг хамраас хөлдөө. Энийг бол одоо юу гэж орчуулж ойлгохгүй гэх юм бол чиний хэлдэг бол зөв байсан. Гэхдээ л тэр дэлхийн аварга зүгээр тухайл тохирч. Арай хэтрүүлсэн тий. Усны хийж энд ингээд яг үннийг хэлдэг баатар болоод энэ хорвоочин бас нэг тийм дандаа нэг шудраг үнний талд байдгүй штэ гэдгийг тэр ачаацаа өгч хэлсэн гэж. Тэнгүүт л хачин зэрэг хэлсэн гэж. Нэрээ миний нэг хурц хэл нөгөө урт хэл үзүү орооно гэдэг чинь тухайл зүгээр одоо миний ойлголтоор бол тэр дасгалжуулагч интерес нуугдаж ягаад багийнхныгаа нэгээр нь барьж авч нүдэл тийм ээ нөгөө хоёр нөхрийг л зовлон өвчтэй бусд нь гүйл авна шүү дээ ясаа тавихгүй бол та нарыг энэний сууж та нар зүгээр миний харцаар байна шүү гээл эсвэл нэг арай нэг өөр байдлаар хэлдэг ч юм уу тий дасгалжуулагчтайгаа ярилцж байгаад арай бид нар нэг хэрэгстрээд байна одоо нэг энийг гэдэхгүй тэгэл мань үн угаасаа ширүүн хүн л дээ тэгээд ширүүнээрээ тэгээд хамгийн гол юм нь нэрэл бүхэл бүтэн дэлхийн аваргыг өнжөөд яаж ийн ихлээр л айгүй харамсалтай. Тэглгүй яах юм бэ? За одоо тэгээд Манчестерт очив. Манчестерт очиод гэрийнх нь гадаа очсон чи пүүс Манчестер хотын бүх кабелийн телевиз бүх сурвалжлагч нар гэрийнх нь гадаа. Угаасаа Кин буцлаа гэд Солонгосоос зарлцж байгаа юм чинь тэгээд гэрлүүгөө нөгөөдөг чинь явж орохдоо бодсон гэсэн. Нэг мөн дэлхийн аваргаас хөгжсөн хөлөн бүхшнийг юу ингэж яадаг юм? Ямар Билл Клинтон ирж байгаа биш үү? Тэр үед Чавас Америкийн ерөнхийлөгч Клинтон байж л дээ тийм ээ. Жишээ авч бодох нь ямар Билл Клинтон ирж байгаа биш үү? Юу сүртэй юм бэ? Тэгээд дугарлгүй гэрлүүгээ яв. Гэрлүүгээ явж оронгоо тэгээ эхнэр хүүхдүүд нь хайртай нохоо ингээд сайхан ухтаж гин. Тэгтээ ерөөсөө нэг цаг болсон гэж. Тэгсэн чинь эхнэр нь хэлсэн гин. Одоо бид нар бол ерөөсөө гэрээсээ гараагүй. Чиний хайртай нохооных нь нэр хинч гэдгийг одоо тэгээд чиний хайртай нохоо чинь 2 хоног салхилсангүй. Тэ гэрээсээ гарсангүй гэд. Тэгэнгүүт Рой Кин гэртээ нэг цаг болоод бүгдээрэнтэй минь дусаа мэдлцээд нэг аяг кофе болоод нэг ус цасанд ороод гараад ирэхэд нэг цагийн хугацаа өнгөрсөн юм шиг байна. Тэгэнгүүтээ шууд ингэж харангуудаа охиноо нэрээр нь дуудаад охиныхын нэр нь одоо хэн блээ дээ. Энэ бичиж аваагүй юм байна. Охиноо нэрээр нь дуудаа. Миний охин али босод нохоогоо хөтөлч. Нүүдүүл нь гайхаад яах гэж байгаа юм. Хүн алж хүрээ талцсан биш гарыг зугаалъя. Ингээд эхний тэр нэг оршил хэсэг дуусч байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг би бас үзэгчдээ яриул айгүй сонирхолтой. Одоо хоёулаа цааш нь баяжуулаад ярина шүү дээ. Тэр үед нэг ийм болцсон юм аа, ингэсэн юм аа гэд. 2002 оны дэлхийн аваргаар Ирланд ч ууг нэг хайтайхан үзчихэж байгаа шүү дээ. Герман, Камерун, Сауди Арабт нэг хэсэгт ороод хэсгээс 2-оор гарч ирж байгаа. За одоо Камерунтайгаа нэгээр тэнцээд Камерун хамгийн эвгүй өрсөлдөгч нь байсан. Тэгснээр Германт очоод 2002 оны финалд үлдэж байгаа багтаа дахиад нэгээр тэнцэж байгаа. Тэгэнгүүтээ Сауди Арабигаад 3-2 хожоод тэгээ хэсгээс 2-оор хожигдоогүй гарч ирээ. Тий, хожигдоогүй. Тэгээд ер нь бол хожигдоогүй болж байгаа. Шүнгийн 16-д Испантай таарад. За. Испантай таарад нэг тэгээр Моренцийг хожиж явж байгаа, хожиж дуусч байгаа газар эрдээр Роби Кин тэнцүүлээд. За. Тэгээд нөгөө нэмэлт цаг болоод торгуулийн цогц зогссон чинь Икер Касиас гэж хинэж мэдгүй бацаан гарч ирж хүүхдийн хаа цааш 2 билүү 3 цогцлтыг нь хаагаад тэгээд Ирланд мултарч явах. Үндсэн тэмцээнд одоо ч нөгөө тоглолтын явцад гэж хэлэх үү те хожигдоогүй байхгүй. Тэгэхээр Ройкин хэрвээ байсан бол тэр чинь шал өөр нөхцөл байдал. Тэгээд дээрэс нь өртсөн шатан та түр хальт дурдаад өнгөрсөн шүү дээ. Хожигдоогүй гоё тоглосон билээ. Тэгээд тэр Португалыг дагаж гарч ирсэн Нидерланд. Тэгэхээр чинь ийм гоё байсан зохион байгуулалт байсан баг тэгээд тэгэхэд чи одоо яг миний бодож байгаагаар санаж байгаагаар бол яг нэг Рой Кини 90 үеийн нэг хитэн тамирчид Ахмад Роби Кини нэг шижгэнсэн хитэн залуучууд яг нийлцсэн. Яг аюу айтайхан шигшээ бүрдсэн байсан санаад байна. Тэгээд одоо тэгэл наа чинь нэг тэрэн дээр ингэсэн байгаа байхгүй. Би бол Манчестер Юнайтедийн хүн. Тэр Манчестер Юнайтед тэр шаардлага өндөртөө
одоо аймаар мэрэгжлийн ханддаг энэ төр нь тэрлийн байгаа үл шоучин баярлалцсан юм үзээгүй Ирландуудтайгаа явж байгаа бол тэрэндээ зохицол хэрэгтэй шүү дээ тийм ээ. Ирланд бол доглонгийн газар доглон сохрын газар сохрол байх хэрэгтэй шүү. Ирланд бол одоо Джеки Чарлтон гэж энэ дүүн байхгүй юу? Бобби Чарлтон. Джеки Чарлтон дасгалжуулагч нь болоод түүхэнд нь анх удаа 88 оны Европын аваргад оруулаад 90 оны дэлхийн аваргад оруулаад ингээл Ирланд баасан чи хэсэг мэсгээс 90 онд гарч ирж өрмөнтэй тоглож 11 цохоод Дэвид О'Лири гэдэг нөхөр 11 алдаад одоо миний сандг нь л тэр. Тийм нэг О'Лири тэгэл үлдсэн юм ямар ч байсан. Ингээд таг байхгүйсэн Ирландыг дэлхийн аваргад оруулаад өөрөө оруулчаад тэгээд өөрөө нэг ингэж төвчгнэж тэнд шүүмжил ерөөсөө бүр их урт хэл хүзүү орооно. Одоо чи бодохоор өмнө ярьдаг Манчестер Португалд очоод Кэрушийн олсон бэлтгэлийн баазыг голж молоод тусдаа очиж байгаа л тийм үстэй. Бестселлер дээр яригддаг шүү дээ. Одоо 2-3 жилийн өмнөх бестселлер дээр. Одоо ч гэсэн урт хэлээ бас ороосоор л байгаа шүү дээ. Ороосоор л байгаа юу? Одоо нөгөө Премьер лигийн тамирчид нэг хоорондоо мөргөлдөө тархилгыг хөдөлсөн гээд конкашн гэдэг шалтгаанаар одоо тоглолт өнжөөд байна л да хүмүүс. Тэгэнгүүт л одоо ингэж та нар ямар шатар тоглож байгаа юу? Хөлөн бөгөөд ийм байх маах гэж одоо бас хилэн татлаад яваад байгаа. Тэгээд Ирландын шгшээ огийн ус нэг хэсэг дасгалжуулж үзсэн. Тэгээ бас нэг тэгж яваа. Тийм ээ. Тэр чинь нэг тийм тарих ажиллахаар хүн бол бас биш шүү дээ. Гэтэ бол үнэхээр яг тэр хатуу чангийн хувьд бол бас тийм ээ. Дэж авах шүү дээ. Юусе мундаг диктатор. Тий. Тэгээд номны 1-р бүлэг эхлэхдээ биш 5-6 дугаар бүлэг дээр нь байсан баха. Цаг үевэл бас үзэгчдтэй сонирхолтой байх үүднээс ярихад Nottingham Forest үсэн юм шиг байгаа шүү дээ. Тэгж яагаад Tottenham юу Манчестер дээрсэн. Манчестерт давхиж орж ирэнгүүтээ эхлээд нэг юм боддгоо байж хагаад хүрээд ирсэн Сэр Алекс Фергюсон. За, аялын тоглолтоор өмнөд Африк явна. Аялын тоглолтод явна гингүүт нь манай хүн яахан бэ боосоо би зүгээр үлдээд эндээ бас нэг биеийн бэлтгэл хийж яа. Би ерөөсөө яагаад ч гоо гэсэн чи дими юм яриад битгий чи тоглолтод оролцоод тэр тусмаа ингээд тоглож явж байгаа чи те айгүй гоё ингээд тоглолтын ритм ороод ирнэ. Бэлтгэлчин сайжирна. Тэгэнгүүт нь нөх юм бодлого Манчестер Юнайтед автобусанд дахиж орж ирээд суучаад эргэн тойрноо ингээд харсан чинь эргэн тойрон дандаа оддууд. Тэгэл юусэн Юнайтедийг ингээд буусан газар нь ингээд төмөн амтан бүчээл онгоцон суух гэж хахад нь төмөн амтан бүчээл онгоцон ингээд газар дээр ингээд бууж байгааг нь харуулад нисэж байгааг нь харуулад бэлтгэлийн зүгээр хийлэхгүй ингээд юу яагаад тэгэнгүүт Робби Кинст гайхажсэн гэж байгаа юм шиг. Пүү чи шал өөр ертөнц юм байна. Аргагүй шүү дээ чинь талбайн төвдөн гэхэд дараа Брайан Робсон, Пол Инс тэгээд Рой Кин энэ гурав тэгэнгүүт Эрик Кантана урдна гигз жоохон хүүхэд байж аль хэзээний гарааны хөлөн бөхчин болцсон ард нь болохоор нөгөө Паллистер нөгөө Стив Брюс Ишмей ихэл бас гарч ирж ийсэн яг ингээд юусэн Манчестер Юнайтед гэсэн чинь ингээд дан оддууд ингээд дэлхийн шгшээ оргисон баг шгшээ шиг юм тэгэнгүүт за эднэрийн бий бол таанж хүрхгүй юм. Тэгэл дөнгөж Манчестерд ихний үлрэл дээр нь сохор азар Брайан Робсны гимтэл юу яагаад талбайн төвд 2 л гараа шүү 3 хүн байгаа шүү гэсэн чинь Робсон гимтэж барай. Тэгэл манай хүн юус ихний хитэн тоглолтод шовтон гоолын намжуулалт тэгэл голдоо л явцсан юм дээ шүү. Би тэрнээс нь уншсан. Тэгээд өөрөө энэ хүний чинь гарал үүслэн нь шүү. Аав нь аймгийнхаа шгшээ өгд тоглолдог. Эмээ өвөө элен цуланцсан бүгд сумынхаа шгшээ өгд. Тэд нар тэгэл ингээл ярьдаг гинэ. Хаа миний үе шүү амар ус. Би бол од байсан. Тэгэнгүүт бүр мэрэгжлийн хөлөн бөхч болцсон өнөө өөрөө од болцсон өнөө явж очиод тэгдэг гинэ. За өвөө нөгөө од байсан үе ярээрээ гээл тэгээд бүгдээрээ хаа инээлдэл нөгөө Европын дэлхийн аваргад дагаж явах гэжсэн нөгөө 2 дүү 2 үеэл энэ төр нь тойрд суугаад зул сарын баяраар ерөөсөө ярьдаг сэдвэн өвөө тэгээд тэр ээжийнхаа талын ах нарын од байсан тэд нар надаа сум орнууд шгшээ байсан гэж байгаа. Тэр Ирландын байрны шгшээ, дүүргийн шгшээ. Манайхаар бол одоо нөгөө өсвөрийн аврагд ороод алчилаа, дуулаанд алчилаа гэж. Тэнгүүд за одын цуглуулга энэ төр гэж нэр өгөөл.
Рой Кин зайлвал одоо тэгж сайхан дэлхийн аврагт орох боломж алдчихсан. Чи бүр сайхан сэрүүлээд хэлээд өгчлөө. Яг тэр 2000 гоё бүрэлдэхүүнтэй гоё баг байсан. Үндсэн цагт бол одоо хожигдоогүй юм баг бас явж байгаа. Тэгээд холбоогоо шүүмжилж өвчгнөөл. Тэгээд ерөөсөө дасгалжуулагчаа шүүмжлээл. Тэгээд одоо хэрэг төвөгт орооцолсон бол нэг өөр хэрэг, гэмтэл бэрл авсан бол нэг өөр хэрэг. Тэгж яах чинь тэгээд тэгж хасагдана гэдэг бол тэр шигшээг ахлагч хүн. 2002 онд чи Ирландаас Рой Кин, Оросоос Мостовой гэмтээд, Францаас Зидан гэмтээд, Англиас Жерард гэмтэж. Одоо ингээд харахад за зүгээр Мостовой ч гэсэн дэлхийн авраг болгоныг нэг тодорхой шалтгаанаар оддууд өнжидгийн 2002 оныхыг нь ярих юм бол тийм байж тээ. Тийм 2002 оных нь бол ерөөс яг тийм. За тэгээд Рой Кин ч нөгөө Премьер Лигийн 25 жилийн ойд гэсэн тусгай нэвтрүүлэгт бас Кенни Далглаш, Алан Ширер, Терри Анри нартай бүр яг хүндэт зочин болоод ярилцлага өгч явахад тэгэл одоогийн Премьер Лиг бол ийм байна. Биднийг тоглож явах үед ийм байсан гэд. Манай SPS Хүлэн бүрсүүгээр 1 цаг 20 минутын тэр нэвтрүүлэг ус явж байгаа. Тэгээд тэр нэвтрүүлгийг бас манай үзэгчид үзэх боломжтой. За тэгээд Рой Кин дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Өндөрсөн үү? Ерөнхийдөө бол өндөрлөж. Тэр одоо талбайн төвд одоо Патрик Вейрата, Рой Кин бол одоо өөрөө үнэхээр бэртэл гэмтлээс айдаггүй, үнэхээр аимшигтай байсан л та. Тэгээ зүгээр тэрэнд нь багийнхан нөхдүүд хүрэхгүй байна гэдэг дээр ундуудсан холбооны зохион байгуулалт тэнд анхаарал халамж одоо Солонгос, Япон хоёрын Солонгос л муу анхаарав гэж үдээ одоо тийм ээ. Аль байдгаар FIFA-д аль гоё баазаар FIFA-д өгж байгаа ш тэр чинь. Оросууд хүртэл одоо ингээд бэлтгэлийн баазуудаа FIFA-д хүлээлгэж өгөөд FIFA-гийнхэн ирээд шалгаж байгаа аахгүй юу? Хаана усанд орох вэ? Тэр үл жирийн асуудал ш тийм ээ. Тогтлог байдал тав тухыг тэгээд тэнд ойрхон дэлгүүр хаана ATM байна бүх юм судалж байгаа ш тийм. Хаана юу байна гэдэг. Тэгээ тэр болгоныг шүүмжилж байна. Тэгээд ерөөсөө тэнд өвчнө бол одоо ингээд ийм харамсалтай энэ хүний одоо шточ хөвдөө хичээл юу хөвдөө одоо мөн Кин маань одоо за тэгээд энэ удаагийн дугаар маань энэ төрөөр өндөрлөж байна үзэгчтэй. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр та бүхэндээ шинэ дугаараа 9 сараас хойш алдалгүй хүргэж байгаа гэдгийг дуулахын зүйтэй баг. SPS Premier Sports Channel гэсэн Facebook хуудасаар за мөн YouTube-ээс та бүхэн хөлбөмбөгийн бестселлер гэж монголоор бичээд хайх юм бол манай нэвтрүүлгийн дугаарууд бол бас цаг тухай бүртээ байршиж байгаа гэдгийг дуулгая. Ингээд бүгдээрээ дараа 7 хоногийн Баасан гарагт эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. There's Keane. This is his trademark from midfield. Strength is one of the best you'll find anywhere in the world. Watch Keane here win that ball, man. That's the important part. Спорт лото. Нийтлэгээ сөр азаа үз. Спорт лото цэгийн мэндэж юу вэ? Энэ бол Монголын цорын ганц цахим спорт хонжир тоглоом бөгөөд та өөрийн сонирхдаг спортын төрлүүдээс сонгон тоглох боломжтой. Хэрвээ та хонжир тоглоомоор тоглохыг хүсвэл 18 нас ба түүнээс дээш насных байх бөгөөд манай сайт болох спорт лото цэгийн мэнд болон гар утасны аппликейшнээр бүртгүүлэн тоглох боломжтой. Та дансаа цэнэглэхийн тулд Эдгар банкнуудаас өөрт тохирохын сонгон цэнэглэх боломжтой. Данс цэнэглэх доод хэмжээ 20,000 төгрөг. Спортын төрлөөс хамааран нэг тасалбар 2,000-аас 5,000 төгрөгийн үнэтэй байна. Та хөл бөмбөг, сагсан бөмбөг, UFC, сумо гэсэн төрлүүдээс сонгоход тоглолт хүснэгтэй хэлбэрээр танд харагдах ба нэг хүснэгтийг нэг цахим тасалбар гэж тооцох болно. Тавруудын дунд наривчсан оноо байхгүй бөгөөд аль баг хожих вэ гэсэн ерөнхий дүрмийг баримтлана. Хэрвээ та манай таврын ялагч болж джекпотыг хоцсон тохиолдолд таны дансны үлдэгдэлтэн нэмэгдсэн байх болно. Та дэлгэрэнгүй мэдээллийг 77-60-80 болон Спорт лото цэгийн сайтаас олж авах болно. Таныг Азийн тэнгэр бивээх болтугай.